But what happens when they don't believe you and you're left alone? This is what happened to 5-year-old Robert Turner of Detroit in February. Сайн байцгаана уу? Өнөөдөр 911-ийн алдаанаас болж ээжигээ алдсан харамсалтай тохиолдлын талаар тавиад ярьж өгөх болно. Ингээ хэрэгтэй оръё. 2006 оны 2 дугаар сарын 20-нд Мичиганы Детройт дахь нэгэн ээж гэртээ ухаан алдсан үед 5 настай хүү Роберт Turner 911 руу залгасан ч түүнтэй уцаар ирсэн хоёр оператор болох Sharon Nichols Terry Satner хүүд ээжтэй чинь ярмаараа ярьж чадахгүй бол цагдаа ээж рүү чимээс чам руу явуул шүү гэх маягтайгаар ерөөдөө бол сүрдүүлсэн ийм харамсалтай хэрэг байгаа. За тухайн эмнэлт өдөр Turner-ийн гэр бүлд жирийн нэг даваа гарах шиг ихэлсэн боловч орой гинсхэн гэж нь унтлагын өрөөндөө ухаан алдаж унсан ба хүү Роберт харсан даруйдаа 911 руу бол уг нь залгасан юм байна. За энэ ихний дуудлага бол 5 цаг 59 минутанд бол хийгдсэн байсан. Хийгдэхдээ бол Роберт хүү миний ээж ухаан алдчихлаа гэж бол хэлсэн ба. За тэгсэн чинь онцгой байдлын оператор ихний дуудлагыг одоо авсан эмэгтэй бол 43 настай хар арьстай эмэгтэй Sharon Nichols гэж хүн байна. Тэр хүүд хариуд нь аавч хааны гэд асуусан чи хүү бол яг тэр ярьсан яриаг нь бол ойлгож чадаагүй. Тэгээ дахиад эцэгтэй ч ярьж болох уу гэд хэлсэн чинь Turner тэр ярихгүй гэж хариулсан байгаа. Тэгэхээр ерөөсөө яриаг нь сайн ойлгож чадаагүй юм шиг байгаа манай хүү. Тэгсэн чинь ингэж тэр ярихгүй гэж хариулсны дараагаар Nichols гэх тэр оператор эмэгтэй за тэгэхээр юу гэж ээжтэй чинь цагдаа ингэж ярих хэрэгтэй ойлгосон уу? Ээжтэй чинь цагдаа ярих ёстой. Учир нь би яг одоо гэрлөө чинь бол цагдаа нарыг явуулж гин. Надад бол яах нь хамаагүй чи уцаар тоглож болохгүй. Одоо ээжтэй уцааг стигвэс цагдаа очоод хаалга тогшоход чи асуудалд орно шүүгээд нэлээд тийм яожилсан өнгөөр бас зандарсан өнгөөр бол хэлээд байгаа. Тэгээд одоо би таад voice-ийн сонсхий тэгээ voice-н дээрээ бас айгуу тийм муухайгаар заяа. Шууд тэгээд 911 what's the problem гэдэг нэг тийм яожлоод байгаа юм шиг хэлээд байгаа юм шиг надад санагдаж байна. Таад ямар санагдах нь вэ? Emergency 911 where is the problem? My mom had passed out in her room. 1950 Spruce at the Robert Turner residence? Yeah. Where's the grown up at? In her room. Let me speak to her. Let me speak to her before I send the police over there. She's not going to talk. Huh? She's not going to talk. Okay, well, you know what? Then she's going to talk to the police, okay? She's going to talk to the police because I'm sending them over there. Oh, she's still not going to talk. I don't care. You shouldn't be playing on the phone. Now put her on the phone before I send the police out there to knock on the door and you're going to be in trouble. За тэг үүний дараагаар бол цагдаа нар ч ирээгүй, төргөн тусламжийн эмч нар ч бол ирээгүй. Тэгээд Роберт Turner гээд хүн маань бүхэлдэн 3 цаг яг ухаанг болсон ээжийнхээ хажууд сандарч твдэж өнгөрөөснийхаа дараагаар 9 цаг 2 минутанд дахин дуудлага 911 бол хийсэн. За үүнд болохоор дараагийн оператор Terry Satner гээд бас хар арьстай дунд иргэм насны эмэгтэй бол хүү аваад шууд нэлээд зандрангуй өнгөөр бас хэлээд тэгэнгүүтээ шууд нөгөө 1950 Spruce гудамждах 3 дугаар апартмент мөн үү гингүүтээ би одоо цагдаа нарыг явуулаад чамд яг юу болоод байгааг би шалгуулахаар болно гингүүтээ шууд тасалчж байгаа ээжийг нь хэр удаа ухаалцсан хизээ ухаалцсан ч юм уу тэгээ өөр том хүн байна уу гэдэг тийм анхан шатны асуултуудыг бол огт ярилцаагүй юм шиг санагдсан. За тэгээд voice-ийг сонсъё. Emergency 911 where's the problem? My mom had passed out. You're over there on Spruce? Huh? You're on Spruce? My mom. Where's Mr. Turner at? Right here. Let me speak to him. She not gonna talk. Okay, well, I'm going to send the police to your house and find out what's going on with you. 1950 Spruce, apartment 3. За ингээд төргөн тусламжийн оронд эцэст нь цагдаа нар бол ирээд 46 настай байсан Роберт хүүгийн ээж Cheryl Turner-ыг бол аль хэдийн зүрхний шигдээсээр нас орсон гэдгийг бол нийтэд зарласан. За Роберт Turner бол тухайн үед
цагдаа нарыг очиход зүгээр л маш их айц татчихсан байдалтай ээж рүүгээ хар зогсохоос өөр юу ч хийхгүй байсан гэж бол мэдээлсэн байсан. За түүний гэр бүл ээжийнх нь нас баралтыг хин нэгний буруутаагаас одоо үүссэн хэмээн 1 сая долларыг нөхөн төлбөрийн хэмжлийг бол төлөхийг шаардсан. За энэ явдал нь 911-ийн операторуудыг бол өөргөө хайнга байлуулсны улмаас урд өмнө нь байгаагүй байдлаар ял шийтгүүлэхэд бол хүргээ зогсохгүй онцгой байдлын дуудлагын тогтолцоонд өргөн хүрээний шинжилэлт их шаардлагыг бол олон нийтэд хөндөх болсон байна. За цагдаа нар эцэст нь бол 9 цаг 40 минут буюу Роберт хүү 2 дахь дуудлага 9 цаг 2 минутанд хийсний дараагаар 38 минутын дараа цагдаа нар очсон. За тэгээ Sheryl Turner гээд ээж нь бол угаасаа эмнэлгийн байгууллагт зүрх томролтын асуудалтай гэдэг эмнэлгийн магадлалтай байсан учраас яг ижил шалтгаанаараа бол нас барсан байсан. За үүний дараагаар бол хүүг нь ээжийн талын хамаатан болох Delana болон Taryn Patterson хоёр бол асрамжиндаа шилжүүлж бол асрамжилсан. За тэгээд гэр бүлийн өмгөөлөгч Jeffrey Figure гээд өмгөөлөгчтэй байсан. Тэр бол 1 сая $1 хэмжлэг бол шүүхэд нэрийн өмнөөс нь бол гаргаж өгсөн. За тэр бол Sharon Nichols болон Terry Sutton болон 911-ч өөрөө нөгөө хотын захиргааны одоо явдаг. Тэгэхээр Detroit хотын захиргааг шүүхэд бол нэг хэмжлэл гаргасан байна. За тэгээд шүүхтэр бол хүү маш олон мэдээллүүдийг л өгсөн. За тэгвэл хамгийн одоо гонигтай санагдсан нь болохоор би эхний дуудлага хийснээс хойшоо хитрхийх удаад байсан. Надад ерөөсөө тусламж ирээгүй учраас би 2 дахь дуудлага хийсэн. Тэгээд би 2 дуудлага дээр яг ижилхэн зүйл хийсэн гэдэг нэг юм мэдээллийг өгсөн байсан. Тэгэхээр энэ нэг Jeffrey Figure гэдэг гэрийнх нь өмгөөлөгч байгаа шүү дээ. Гэр бүлийн өмгөөлөгч. Тэр нь ер нь яг энэ хэрэгээрээ ч алдартай болоогүй. Ер нь өмнөх хэрэгээрээ ч гэсэн нэлээд алдартай болчихсон байсан өмгөөлөгч юм байлээ. Тэгэхээр ингээд 2 жил дараалаад нэлээд алдартай хэрэгүүд дээр нэр хүнд нөссөн юм хүн байгаа. За тэр эхний нөгөө алдартай болгосон хэрэг нь юу вэ гэхээр нас барах төгсөн өвчтнүүдэд туслаж амиа юу өгөхөд нь оролцсон байсан гэдгээрээ шүүхэд орсон юм алдарт имийг судлаач Jack Kevorkian-ыг бол өмгөөлж исэн юм хүн юм байна. За тэр бол Sheryl Turner-ийн үхлийн шалтгаан бол ерөөсөө л 911-ийн хайнга байдал бол энэ үхлийн шалтгаан болж байгаа гэж үзсэн. За шүүхийн өмнө өмгөөлөгч Figure сэтгүүлч нарт яриа өгөхдөө бид итгэлтэй байна. Хэрвээ тусламж тэр чухал хэдэн минутын дотор ирсэн бол ээж нь бол амьд үлдээж чадах байсан. Мөн энэ бол ганц тохиолдол биш гэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа. Хүмүүсийн бодож байгаагаас хавгүй олон удаа ийм зүйл тохиолдож исэн. Хэрвээ энэ дуудлагын бичлэг байхгүй байсан бол хэн ч энэ 5 настай хүү Робертод итгэхгүй байх байсан. Бид хүүхдүүдтэй аюултай нөхцөлд орвол тусламж хүсэж 911 рүү залгахыг бол заадаг. Гэвч тэд үнэхээр тусламж хүсэж залгахад тэднийг үл тоомсролдог, тоохгүй орхидог, бүр сүрдүүлдэг. Эцэст нь болсон ганц зүйл бол Роберт зөв зүйл хийсэн атлаа. Өөрөөр хэлбэл ээжийнх нь заасан ёсоор онцгой үед тусламж дуудсан ч тэр зөвхөн сүрдүүлэг болон айцыг хариу үйлдэлээр бол авсан явдал байна гэж ярилцлага дээр бол дурдсан байна. За үүний дараа бол 2008 оны 1-р сарын эхээр Terry Sutton болон Sharon Nichols нарыг Detroit-ийн 36 дугаар дүүргийн шүүхэд үүргээ санаатаагаар биелүүлээгүй гэх нэг зүйл ангаар бол шүүсэн. За Sutton нь яаралтай түргэн тусламж биш цагдаа дуудахыг хүснэ нь стандарт журам зөрчсөн гэж буруутгагдсан ч түүний эсрэг гаргасан ял 1 сарын 16-нд хэрэгсэхгүй болгоцсон. Түрүүн бас дурдчихсан шүү дээ. Анган шатны асуултуудыг бол огт асуухгүйгээр шууд цагдаа явуулсан нь бол хугацаа бас алдахад их нөлөөсөн гэд. За харин Sharon Nichols эхэндээ Robert Turner-ийн яриаг уцаар тод сонсч чадаагүй гэж бол өөрийгөө өмгөөлж мэдүүлсэн. За гэвч дуудлагын бичлэг нотлох баримт болгон шүүхэд аль хэдийн хүрэгдчихсэн байсан учраас прокурорууд болон одоо тангарагтны шүүгчид бас байсан 5 эмэгтэйнийг гэрхтээ хүний бүрэлдэхүүнтэй. За тэдгээр бол угаасаа тэр voice бичлэгүүдийг үзчихсэн байсан учраас бол энэ эмэгтэйн өөрийгөө өмөөлж байгаа мэдүүлэгт бол огт итгэж үнэмшээгүй байгаа. За улмаар 2008 оны 1-р сарын 18-нд 5 хоногийн турш хүрээлжилсэн шүүх хурлын эцэст Николсыг бол буруутаа гэж тогтоогдсон. Хэнийг бол
Terry Sutton гэдэг нөгөө сүлд дуудлага авсан операторыг бол хэрэгсэхгүй болгочихсон байгаа. За Sharon Nichols тэгээд ихэндээ дахиад Robert Turner-ийн яриаг бол огт сонсоогүй, тод сонсч чадаагүй гэж бас давж заалтсан байгаа. Nichols-ийн нөгөө буруутай гэж тогтоогдсон ял нь юу байсан бэ гэхээр 3 сарын 11-нд 1 жилийн тэнсэн харгалзах ял 100 цагийн сайн дурын хөдөлмөр хийх шийтгэл мөн $450 торгуул оноод шийтгсэн байна. Ерөөсө түүний хамгаалалт одоо энэ эмэгтэйгийн хамгаалалт бол тэр хүүхдийн яриаг сонсоогүй гэх тайлбар байгаа даа шүү дээ. За миний бодлоор бол үнэхээр тэр сонсоогүй юм бол яаж одоо тэр нөгөө тоглоом хийсэн зүгээр жоохон хүүхдийн тоглоомын дуудлага байсан гэж одоо дүгнэж анхны мэдүүлгээ өгсөн. Тэгээ тэр нь бас жоохон гайхмаарлаа. Тэгээд олон нийт бол улс даяарх бүх 911 операторуудад дуудлага бүрийг нухацтай авч үзэхийг уриалсан. Тэдний хийснээр буруу сургалт олон хүний амьд хүрж байж болзошгүй бөгөөд энэ бол ганц тохиолдол биш ээ. Тэгээд сошиал дээр тавигдсан мэдээлэл донд бол олон нийтийн бичсэн сэтгэлдлүүдээс операторууд бол ямар ч ял авсан, системд нь яаж дараа нь өөрчлөлт хийсэн Роберт Turner-ийн ээжийг хизээч эргүүлж авчиж чадахгүй штэ. Тэгээд дээрэс нь 2006 онд болсон тухайн үеийн тэр хүүгийн сэтгэл санаанд нөлөөсөн тэр аимшигт шүний шархагч гэсэн хизээч ойлгож чадахгүй гэж маш олноор бол санаа сэтгэлээ бол илэрхийлжсэн. За үүний дараагаар бол хүүг ээжийн талын нөгөө түрүүнд уурсан 2 хамаат нь бол авч өсгөж байгаа. Тэгээ одоо бол 25 настай том залуу болсон байгаа. За түүний аавын талаар бол нийтэд ямар ч ил тод мэдээлэл цацагдаагүй байгаа. Шүүхийн шийдвэрийн хувьд эхэндээ нөгөө 2 өмгөөлөгч нь 2 оператор болон операторуудыг дутуу сургасан гээд хотын захиргааг $1 сая нөхөн төлбөрийн нэхэмжил гаргасан байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээ сүүлдээ нөгөө сүүлдэн цагдаа явуулсан Terry Sutton гэдэг эмэгтэйг үл зүгээр л өөргөө долмиг үзээсэн гэх зөрчлийг одоо шүүхэн ял авах шаардлагагүй. Иргэний шүүхээс бол ял өгөх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр ажлын хариуцлагын асуудал байна. Тийм учраас байгууллага өөрсдөө шийдэе гэдэг Детройт хотын захиргааг зүгээр өөрсдөө шийдгээд орхисон байгаа. Тэгээ хэрэгсэхгүй болгоцсон. Яг ихний дуудлагыг аваад огт тусламж үзүүллээгүй тэр Sharon Nichols-ыг болохоор ерөөсөө л $1 сая нөхөн төлбөр шаардж байгаа чинь $450 л торгуул нагдсан. Тэгээ тэр торгуул нь ядж байгаа чинь тэр хүүд очихгүй шүү дээ. Зүгээр тэр шүүхтэл төлөгдөө дуусна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр надад бол маш тийм хангалтгүй юм болчлоо. Хангалтгүй шүүхийн шийдвэр байсан юм болов уу гэж бодож чинь. Тэгээ та хэдэд ямар санагдсан вэ? Бас яг сэтгэлээ бол хуваалцаарай. Тэгээд дээрэс нь энэ хэргийн дараа ер нь 102 болон 103 удаа айгүй их тийм хуурамч дуудлагууд ирдэг гэж бол сонсч исэн. Гэхдээ үнэхээр яг сүүлийн үед бол хэрвээ ингийн бол чи 102 руу залгаараа 105 руу залгаараа. Тэгээ сүүлийн үед хүүхдүүд чинь 108 гэдэг дугаарыг маш сайн мэддэг болсон. Тэгээ гих мэтлэн дуудлагууд бол орж ирээд байгаа. Тэгээ ийм дуудлага орж ирж байгаа хүмүүс тэр дуудлагыг авч байгаа операторууд ямар хөө байдлаар авах ёстой гэж та хэд юу бодож байна. За тэгээд энэ хүрээд миний бэлтгэсэн өнөөдрийн дугаар бол дуусж байна. Доорх комент хэсэгт өөрийн сэтгэлдлүүдээ бол бичээрэй. Дээрээс нь хүүгийн төлөө харамсч байвал зүрх хүлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай баярлаа.